засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн талаар танилцуулга хийж байна. Тэгээ энэ 14 мега төслөө шиг дархан уул аймагт хэрэгжиж байгаа гангийн үйлдвэрлэлийн төслийг илүү хэрэгжих боломжтой болов гэж бодиттой юм болов гэж хараад байгаа. 10 хэдэн төслөөс нь алга үзээд байгаа юм болов биш л те. Ягаад тэгэхээр илүү боломжтой байна гэж харж байгаа. Манай Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын нутагт одоо эрчим хүчний хувийн хвшлийн эрчим хүчний төсөл хэрэгжиж байна. Тэгэхээр эрчим хүчний дутагдал нь гайгүй. Ахаад энэ ч түшхийн шарын голын нүүрсний ордууд нь байна. Мөн төмрийн ордууд нь байгаад байгаа. Нэг дор цугларсан байгаад байгаа учраас яг энэ гангийн үйлдвэр маань явчих боломжтой байгаад байгаа. Түүхийн илүүч хамгийн чухал байхгүй. Тэгээ манай Дархан Сэлэнгийн аймгийн иргэдийн хүлээлт бол маш их байгаад. Хангалттай их ажиллах туршлагатай ажиллах хүчин байгаад идэг. Тэгээд ер нь үйлдвэрлэлийн технологийн парк нь ашиглалтанд орчих юм бол ажиллах бүрэн боломжтой байгаад. Гэтэ иргэдээс нэг гомдол ирээд байгаа маа. Уг нь сайхан төсөл боловч яг энэ төслийг хэрэгжүүлж байгаа энэ төслийн баг яг ямар хөө шугамар сонгон шалгуулж одоо томилогдсон бэ гэдэг дээр бас асуудал гараад байгаа юм шиг байна. Иргэд бол энэ лээдээ гэдэг ер нь эргэлзэх байдалтай болцсон байна. Тэгэхээр энэ дээр энэ хариуцж байгаа эдийн засгийн яам, аж үйлдвэрийн яам анхаарч ажиллаад яг энэ сонгон шалгуулалтаа ямар хөө журмаар ер нь хийсэн бол яаж төслийн удирдлагыг ер нь ямар хөө байдлаар сонгож байгаа юм болоо гэдэг тэр нэг хариулт авчмаар нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт гэхүү анхааруулахар зүйл гэвэл одоо энэ аж үйлдвэрчлэлтийн байнгын хороо хуралдаж байгаа учраас эдийн засгийн яам байгаа учраас аж үйлдвэрийн яам байгаа учраас би нэг энэ хөтлийн цэм жохон үйлдвэртэй холбоотой нэг тийм анхааруулах өгчий гэж бодоод. Тэгэхээр манай хөтлийн цэм жохон үйлдвэр маань яг одоо хятадын цэмтээс 2 дахин илүү үнэтэй цемент үйлдвэрлэж байгаа. Өртгөн ийм өндөр үнэтэй байна. Яагаад вэ гэхээр энэ цэм жохон үйлдвэр маань өөрөө тээврийн үйлчлэгээ хийж байгаа. Өөрсдийн гэсэн богоно ажиллуулна, ахаа дээр нь зүтгүүрээ маллна. За тэгээд дээр нь ахаа уурын цухай ажиллуулт тогтол. Тийм. Уурын цухайг ажиллуулдаг. Тэгээд зурмгийн үүсэл багхгүй. Өнөр зээлийн шүүхийн маргаантай байгаа учраас ажиллах боломж байхгүй. Тэр хөтөл хотод сайхан суманд босч байгаа альва нэгэн бүтээн байгуулалт нь бүгдээрээ хотоос зурмгаа татах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Энд чи эмгэнэл. Яг хажууд нь цементийн үйлдвэр байгаа мөртлөө зурмгаа хотоос татдаг. Ийм учраас бүтээн байгуулалтын өртөг өндөр болчихдог. Ийм учраас заавал гаднаас цемент авч нөгөө доллар маань гадагшаа гарах урсгал нь нэмэгдээд байгаа. Хөдөлтааны тэнцэл. За, Далаанбат хоёр гишүүнд гүйцэж асуулт асуух боломж өгье. 1 минут. Тэгээ технологийн ганц түүхийд бол нүүрсээ авъя гэхээр 5 толгоон нүүрсийг авъя гэхээр заавал биржээр худалдаж авах хэрэгтэй болчиход идэг. Дотоодын худалдаа их болоод. Инхээр өртөг багтаа цемент үйлдвэрлэх боломж байхгүй. Монголын барилгын салбар үндэснийхөө үйлдвэрлэлийн цементийг хэрэглэх боломж байхгүй болчихдог. Улс бизнес хийхийн гол үр дүн нь ерөөсөө энэ багхгүй. Ийм учраас үйлдвэрлэл хөгжихгүй байгаа. Ийм учраас доллар үнэтэй байгаа. Гадагшаа гарч байгаа доллар их байгаа. Тэгэхээр энэ хөтийн цэм жохон үйлдвэртэй холбоотой энэ нөхцөл байдал дээр та бүхний анхаарчаасаа гэж хүсмээр байна. Энэ боломжийг хэлж байна. За тэгээ асуултын хариулт өгч. За 1 номерын микрофон, дараад нь 5 номерын микрофонд хариулт өгнө. За Эрдэнэс УТП компани төсөл хөгжүүлэлтийн газрын менежер анх хуйг одоо иргэшний асуултанд хариулъя. За гангийн зохицолттой холбоотой ер нь бол дархан төмөрлөгийн үйлдвэр үндсийн төмөртэй овон ордноор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компани байгаа. Тэр утгаараа бол энэ төслийг бол Эрдэнэс Монгол нэгдлийн гангийн зохицолтын төслийг бол хариуцж явж байгаа. За энэ нь бол дархан үйлдвэр технологийн паркийн хүрээнд хэрэгжих төсөл учраас манай одоо Эрдэнэс УТП компани үндсэндээ гангийн зохицолтын төслийг бол бүрэн хариуцж ажиллаж байгаа. За одоо манай компани удирдлагууд нь бол мэдээж хэрэг сонгон шалгаруулалтаар томилогдсон ийм удирдлагууд ажиллаа явж байна. Яг бусдаар ямар нэгэн байдлаар одоо хөндлөнгийн яг гүйцэтгэл гэдэг юм барилга үүсэлтэд ажиллаж чимээ гүйцэтгэл хийх компаниуд одоохондоо бол тодруулж сонгосон юм байхгүй байгаа. Тэгээд иргэд яг ямар гомдолтой байгаа, ямар асуудалтай байгаа талаар бол надад ямар нэгэн мэдээлэл одоохондоо алга байна. За мэдээлэлгүй байна гэж юу ярьж байна? Энд чи одоо
Энэ дэгийн тухай хуулийн 9-16 заасан байгаа шүү дээ. Тайлбар хийж асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээллийг өгөх, асуултад товч тодорхой хариулах үүрэгтэй. Мэдээлэл байхгүй байна л гэж. Тэгээд бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг 2 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардаж эрхтэй. 2 хоногт өгдөг хүн ч гэж ховордоо. Тэгэл өнөөдрийг аргалуул тэгэл худлаа холигтаал алга болдог шүү. Одоо энэ бол гишүүдийн эрхэнд гэхээс илүү сонгогчдын ард түмний эрхэнд та нар халдж байгаа эрх шүү. За ингээд 1 минутаа автсан хэдэж гисэндээ Далайнбаатар гишүүн сая маш хангалтгүй хариулт өгсөн учраас дахиж тодруулж асууя. Тэгээд эдийн засгийн асуудал хариуцсан асуулт бас байгаа шүү. 2 номерт хариулах юм уу? За ингээд Далайнбаатар гишүүн 1 минут.